Энэхүү явдлыг болсон болоогүй зүйлээс сэтгүүллээ. Та бүхэндээ энэ удаа Эмори Даквицийн зохиолыг орчуулан хүргэлээ. Жил бүрийн төрсөн өдөр яг адилхан өнгөрдөг. Лаасан, үлэн, бэлүүдэн хүмүүс дуудуулж байгаад би инээмсэглэнэ. Найзуудтайгаа баг зэрэг үдшилэг зохион хэдэн хундаг ууна. Тэгээд гэртээ харна. Харин цаг яг 3 цаг 27 минут болоход би орон дээрээ огцон сум Ясмин хизээ ухарч эхлэхийг хүлээнэ. Өвлөмж муутай гар хөл мөрөж хятнах цус ясны чөмгийн үнэрт бойлжмөр гэхдээ хамгийн аимшигтай нь яахаргагүй дуу чимээ ясны хугарч байгаа тачигнаа нь арц сунахтай гарах гиншсэн авиа цус идэрхт нь шал хийх чимээ. 27 жил өнгөрсөн ч би үүнд огтасаж чадсангүй. Дараа нь хэд хоног нуруугаар хүүтаан өсвөр насны хамгийн муу үеийг 10 минутанд шахчихсан мэт мэдээж төрсөн өдрийн үдшилэг удаан байх тухай ярих ч хэрэггүй болгодог. Аль болох дотроо гомдол тээхгүй хичээнэ. Ээж минь үүнийг хэвийн зүйл гэдэг. Удамшлих гэж Преснод амьдардаг түүний үеэл яг адилхан асуудалтай. Гэхдээ тэр хүн бүрч хэцүү. Сар бүр юм болж хувирдаг гинэ. Тэгэхээр би азтай ч юм шиг. Яг юунаас болдог нь тодорхойгүй. Генийн гажигч гэж ярьдаг. Чон хүнд хазуулсан ч гэдэг. Бүр хараалч гэдэг. Ямар ч байсан асуудал хэвээр. Жил бүр яг төрсөн цагтаа миний бие эвдэрч мөрөөж дахин зохион байгуулалтанд ордог. Харин маргааш өглөө толинд огт өөр хүнийг хардаг. Би баг байхдаа үүнд шаналаад ээж хэлэхэд чи эрвэхэ шиг бүрхүүлээсээ гарч ирж байна гэж тайвшруулдаг байлаа. Харин энэ жил миний 27 дахь төрсөн өдөр. 27 дахь царай. Би унтах гэж оролцсон ч үгүй. Зүгээр л утсаа авахж үрэл эхлэх хүртэл минут тоолно. Аз болоход өвдөлт байдаггүй. Сэтгэл санааны хохирлыг стооцвол. Одоо бол бэлтгэхээ мэднэ. Орны дээр гэлгарууд дэвсэж даавууга цус болгохоос сэргийлнэ. Өөрчлөлт гинт эхэлж ясанд зөөлөн татах мэдрэмж төрхөн л анхааруулга. Би амьсгалаа жигдрүүлж зүгээр л давлгааг дагахыг хичээнэ. Хавирга хонхойн хуруунууд арагш нугарна шүд бөөлөндөө шилжиж нүд бүрлэлцэн. Шин би тогтворчод би эхлээд хөлийнхөө хурууг хөдөлгөж үзнэ. Бүгд гайгүй санагдаж насах тусам арай амар болж байгаа ч юм шиг. Хэмжиж үстэл мэдэгдэн л дээ. Гэхдээ энэ удаа хэдэн сантиметр өссөн ч байж магад. Би орноосоо босоод хөл нүцгэн нь угаалгын өрөө рүү алхаж толинд царайгаа шалгана. Өнгөрсөн жилийн царай зөөлнө, дулаахан, нууцаа ярмаар инээмсэгэл хуваалцмаар төрхтэй байлаа. Харин энэ удаа хацын яс өндөр, эрүүн шух, инээхэд баруун шүдэн мөрий, шүдний аппарат зүүхээр муухай харагдахааргүй ч жил болгоны дараа солигддог байхад ямар хэрэг байх вүлээ. Би янз бүрийн царайны хуврал туршиж үзнэ. Уур, баяр хөөр, цөхрөл, хүний бүх сэтгэлийг нэгээр нь өмсөж үзэх шиг. Надад энэ царай өмнөхөөсөө огт таалагдсангүй. Нилээн муухай, хатуу ширүүн харагдана. Би уруулаа мөрөөлгөж нүдний доорх арцыг татна. Бүгд л буруу байралтай мэт хит унтсан эсвэл хит таталтай улаан уруулын будгаа дахиад өөрчлөх хэрэгтэй болох нь. Ингэж шалгаж суудал утас минь дуугарна. Дэлгэсэн дээр ээжийн царай. Жил бүр 3 цаг 45 минут болонгууд л над руу залгадаг. Миний шин төрхийг харахаар залгадаг. Сайн уу хонгор минь гэж тэр ирч хүчтэй хэлнэ. Өө энэ царай чинь хөөрхөн юм байна. Маш нарийнхан туранхай харагдаж байна. Бүх зүйл зүгээр үү? Энэ удаа асуудал гараагүй биз гэж ээж асуухад үгүй ээж. Бүх юм зүгээр. 4-р ангид байхад хөлн буруу харчихсан тохиолдлоос хойш тэр заавал шалгадаг болсон. Сайхан байна. Камера хитээр барьсан тул өрчлэн тод харагдана. Орон дотроо байгаа бололтой аавын хурхар чимээ сонсогдлоо. Би чамаар их бахархаж байна гэж тэр үргэлж хэлдэг. Гэтэл ээж чи жаахан танил харагдаж байна гэж тэр
Нүдний шилнийхээ цаанаас ширтэн. Би нүдээр мэв. Би хизээж нэг царайгаа давтаж байгаагүй. Үнэн дээр бол сонгох боломж байсан бол аль хэдийн нэгийг нь сонгоод л үлдэх байсан. Би чамайг хаана ихтэй харж байсан юм шиг санагдаад гэж ээж ах нь хэлв. Би таны охин шүү дээ ээжээ гэж санаа алдав. Намайг олон удаа харсан байлгүй. Хэдих бодвол галзуурах шахдаг энэ зүйл дээр ээж нь байцаал над тогт хэрэггүй юм шиг санагдлаа. Би жаахан ядарсан байлаа. Маргааш ажилдаа бүгд зүгээр, би зүгээр, гадаа төрөх зүгээр. Маргааш ярьж болох уу? Би чиний царайг хасандаа л баяртай байна. Хайртай шүү, маргааш залгана гэж хэлээд уцаа таслаа. Би ариун цэврийн өрөөнд ганцаараа үлдэж хурц гэрэлд гонцсон царайгаа дахин нэг харна. Ирэх нэг жилийг би өвөнтэй л өнгөрөөнө. Одоо л дасах хэрэгтэй. Толинд харах хүн ядарсан, жаахан шүүмжилсэн харцтай нэгэн ширтэн. Царай минь илүү гонигтай харагдана. Би гэрлээ унтраагаад өрөөрөөгөө алхаж орныхаа гэлгууруудыг авч хэтэрхий богино болсон гönжил доор шуургана. Хөлийн хуруунууд ил гарч даарсан мэдрэмжийг бүл тоохыг хичээнэ. Хуурлах ядраадаг унтахад 1 минут хангалттай. 3 цагийн дараа сэрүүлэг дуугарч намайг цочоон сэрэн. Ажлаасаа чөлөө аваагүйдээ өөрийгөө харааж зөвхөд минут зарцуулна. Уцаа нэгээд нүүр хурууны танилд байхгүй сэрүүлгээ унтрааж таад ширтэж хэвтэнэ. Шинэ жил шин би хуучин новшийн ажил. Хувцсан минь бүгд таарахгүй байхгүй болсон хуучин би зөрөглөгдсөн юм шиг. Өмд шагаа ил гаргана цамж цээж хавьд сулуунжина. Би өлсөн хотоодоо баясгах гэж нилээн их өглөөний цаг хийж идлээ. Хуурл өвддөггүй хэдэж хэд хоног айхтар өсгдөг. Машин руугаа хурдан алхаж хүмүүс хачин харна. Шин зүйл биш л дээ. Жил бүр манай байрнаас өөр эмэгтэй гарч ирдэгт хөршүүд дассан. Нэг охин намайг хараад огцон амьсгаа авч царайн цонхин. Энэ арай л дэндүү хариу үйлдэл. Би тайлбарлах шахтал найзууд нь түүнийг чимээгүй болгоод дагуулад явчихв. Миний машин хэмд бохирч олон удаагийн бордуур мөргөлтийг дааж зогсоол дээрээ намайг хүлээн зогсож байдаг. Ажил руу явах зам уламжлалаар аимшигтай 27 минутын төгжрөл байнга сонсдог 40 дуу бас мэдээ ногоон болоотой новш намайг оруулахгүй би дохио дараад орилно. Новш миний хоолой дохионоос чанга. Тэр хурдаа нэмээд харуутай үлдээн одно. 3.15 цогтууж болооч ослоор нас баржээ. Радиогийн хэтэрхий цаваа хөтлөгч өглөөний мэдээг уншиж байна. Би бухимдаад сувг сольж 70-аад оны аавын рок дуу таарна. Зүүн нэгнэнд орж түрүүний волвотой хөгшин эмэгтэй миний араас гацсан инээдэ арай гэж барина. Ажил дээр өнөөдөр өөр төрлийн там доод шатны туслах байхтлал хангалттай муу ажил дээр нь төгшүүр нэмэгдэнэ. Дадлагжигч буланд уучлалт гуйсаар чихвчтэй хөлсөн бур зайн. ТV мэдээг дуустал нь асаачихсан. Лөөсийн хөвчлэн тэгхийг зөвшөөрдөггүй. Өнөөдөр өөр байх чинь хөдлөгч хүртэл гонигтай харагдана. Энэ бүхний төвд хоолой утсаа уралдаж хөлөө ширээн дээр тавиад богц ажил нь сууна. Өглөөний мэндгээд би очтол хэмбэ гэж хариулна. Кофе захиалсан хүн байгаа юу гэж би найдвар тээж асууна. Чиний ажил шүү дээ. Кремлтэйг нь ууя гинэ. Өчигдөр кремл дуусан гэсэнд юу тэр над руу харж гинэт ам манган хөөгч их өөр харагдаж байна. Өчигдөр миний төрсөн өдөр байсан хоолой. Ямар ч байсан танилж юм шиг. Тэр ширтээд миний үеэл хаана надаа яг адилхан юм гэхэд сайн хэрэггүй гэж асуусанд яах вэ? Дордоод байхааргүй л дээ гэж хариуллаа. Сэтгэл нь хансан болтоо дахин нуцсандаа анхаарлаа хандуулна. Тийм дашуун тэлэхэд лөөсөө чамайг кофе авахаасаа өмнө өрөөндөө ороод иргэж байсан. Уучлаарай түрүүн хэлхээ мартчихаж гэж хэлэхэд миний толгой өвдөлт маань гавлын ясыг минь сэт-цоолох мөсөн зүүн шиг хурц болно. Лөөсийн хэвшил нь одуутай уулзаад их завгүй байдаг. Туслахуудад анхаарал хандуулах зав түүнд ховор. Тийм болохоор түүний анхаарал өртсөн сайн шинж тэмдэг огт биш гэж
бодно. Гэхдээ нүүр тулархаас өөр сонголт алга байлаа. Түүний өрөө рүү алхаж явахдаа хаалгаа гинэт донгоож Крестээр нүлэмсэн зэглэнсээр нүрдэгээр гүн гарч ирлээ. Сайн юм болохгүй нэлт. Толгой өвдөл дээр нэмээд дотор муухай оргино. Магадгүй Люси өнөөдөр халах гэж байгаа юм болов уу? Эцэст нь миний ээлж ирсэн ч юм билүү гэж бодоод хаалгыг нь тогшлоо. Ор. Түүний хоолой хитрхи цовоо сонсогдно. Би Аслангийн нүүр рүү орж байгаа мэт алах уу? Люсигийн өрөө цэвэрхэн цэгцтэй, гэртээж төмөр нударгаар захирдаг гэдгийг нь илтгэнэ. Люси цонхоор гадаг ширтэн эрүүгээ гал дээрээ дулгасан сууж байлаа. Тэр эргэж хараад намайг харангуутаа нулимс асруулна уйлахад би үнэхээр цочирдсан. Бурхан минь чи зүгээр байна. Сандлаас үсрэн босч намайг чанга тэврв. Аа тийм ээ, бүх юм зүгээр гэж би хэлв. Люси миний асуудлын талаар мэддэгч нэг их санаа зовж байсан удаа үгүй. Заримдаа бүр миний нэрийг ч мэддэггүй юм шиг санагддаг. Бид хизэнээс ингэж дотн болсныг би ойлгохгүй байв. Би маш их санаа зовсон гэж тэр мэгшин. Юу яриад байгаа юм бэ гэж би түүнийг зөөлхөн холдуулж нүдрүүн харлаа. Энэ чинь жил бүрээр болдог шүү дээ, Люси. Өчигдөр миний төрсөн өдөр байсан гэж хэлэхэд Люсигийн хөмсөг атирна. Төрсөн өдрөө гэж тэр үгээ таслаад түргүлээ эн чинь гэж зог тусна. Нулимсэн гинт татаж тэр намайг тавиад гурван алхам мохорлаа. Эрүүн унжиж нүдэн найзаар дүүрэн доморно. Өчигдөр шөнө толдохдоо ямар нэг зүйлийг анзааралгүй өргсөн юм болов уу гэж бодогдно. Нэг нүдмэн залхуураад унчихсан ч юм билүү? Мэдээж би л байна шүү дээ, Люси. Бид энэ талаар хэд удаа ярьж байсан гэж би зөөлөн сануулна. Түүний ам одоо ч бүрэн хаагдаагүй. Харин тэр надад хариу өгөхийн оронд ширээ рүүгээ очоод гарын салган нь ууртайгаар юм шиг шивж эхлэв. Дараа над руу дохиж дэлгэц рүү харахыг заалаа. Царайн барааж тэр өнөөглөөний шинхэн мэдээ нээсэн байв. Аимшигтай ослын зураг гаргаж ирв. Залууд ослоор нас барлаа гэж гарчигтай байлаа. Ам минь хатан цааш нь супер модель Меган Рожерс согтуу жолоочтой мөргөлдөн өнөөглөөний 3 цаг 15 минутад амирэгджээ. Цагдаа гэмт этгээдийг эрүүн сурвалжилж байна. Мэдээлэл байвал доорх дугаард холбогдно гэсэн мэдээлэл байлаа. Би энэ нэрийг мэднэ. Меган Рожерс бол манай үйлчлүүлэгчдийн нэг. Манай компани нүүр царай болсон хүн. Люси үүнд их баяртай байсан. Би түүнтэй биеэрээ уулзаж байгаагүй ч яг одоо хамгийн алдартай нэрд гараад байгааг нь мэддэг байлаа. Үүнийг тайлбарлаж Люси хэлв. Би түүн рүү ширтэн. Түүний хөл харамсалтай л да. Гэхдээ надад хамаагүй байл та. Таны юу хэлэх гээд байгааг чинь ойлгохгүй байна гэж хэлэхэд одоо ойлгон гэж Люси хэлээд доош нь гүйлгэн. Тэгээд би зургийг нь харлаа. Ижилх нь хурц хамар, ижил борнууд, дээд уруулын ижил морилд, бүр ижил морийн шүдэн хүртэл. Харин хамгийн буруутгахуйц нь жижиг деталь, мөрний налуу, хамрын нүхний мөрий, хөмсгний хэлбэр. Надад шинхэн мэд боловч дэндүү танил царай. Энэ бол нас барсан нэмэгтэй царай. Гэхдээ байж боломгүй учир нь энэ бол миний өөрийн царай. Яг таг намайг ширтэн харж байлаа. Миний тэр жигтэй байдлын талаар би мэднэ гэж Люси хэлв. Гэхдээ яагаад надад хэдэн асуулт гарч иж байгааг ойлгож байгаа биз дээ. Би насан туршдаа янз бүрийн царай биеэр амьдарч ирсэн. Өндөр тарган туранхай хөөрхөн муухай гэд бүгдийг нь үзнэ. Бидгэрийг шинэхлэл ямарч түүхгүй, ачаагүй, хинтэй ч холбогдоогүй, дахин давтагдшгүй гэж боддог байлаа. Харин одоо бүх зүйл орвонгороо иргэв. Миний бодож байсан бүхнийг нураасан бодит байдал. Нарс барсан Меган Рожерсийн царай намайг буруутган ширтэх зур ганцхан асуулт тархинд минь дахин давтагдаж эргэн тойрныг минь зөөж шиг болгож байлаа. Би үхсдийн царайг өмсөж явсан юм болов уу? Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Subscribe дарж намайг дэмжээрэй.